Эхний довтлогоо Улаанбаатар Амазонсоос маш хурдан дамжуулалтаар Болор Эрдэнэ довтлогоо оновчгүй Амар Робинсон задлаад өгсөн Болор Эрдэнэ шидэлт холон шидэлт оновчгүй. Болор цэцэг хулан Болор цэцэг эргээд хулан дээр бөмбөг ирсэн 145 дээрээс холон шидэлт оновчтой болсон. Амар Робинсон доор атгуулсан инэрлийн эсрэг Робинсон багийнхаа оног хоёроор их үлж байна. Болор цэцэг гарч ирэх гээд байгаа Амар Робинсон нэлээд хол бөмбөгийг хүлээгээд авчлаа. Инэрлийн эсрэг за нэг баруун эргээд дайрсан. Энэ тоглогчийг зогсооход энэ тоглогч. Зөрүүт баруунд дайрсан Сандерсон тоглох амжилттай. За өнгөрсөн тоглолтод 12 сарын 16-ны өдөр Pirates багт 83-75 ярцаатайгаар хожигдол хүлээсэн байна. Улаанбаатарын болон Сандерс Намхан хамгаалагчтайгаа алхамтаа томруулсан хэцүү байлаас тавсан довтлогын амжилттай. Зөв хамгаалалтын самбар аваад огшоо довтлогонд орсон хулан Казаа гарсан баруун 45 дээрээс голын зашилт. Өнөөдрийн тоглолтод хулан 3-аас 3 гэж шийдэж ийн үзэгчтэй ингээд 16-5 тооны зүүнний довтлогон дээр ямар нэгэн алдаа байхгүй уршаа урдан довтлогоо ихэлсэн. Болор Эрдэнэ хэцүү байлаас тавталсан. За цул цэцгийн хамгаалал шүү. Зөрөөд Болор цэцэг холын зашилтаа алдсан Амар Робинсон 2 дахь боломжоор тавталсан. Нэмэлтийн шийдэлтээр үүснэ. Гаргаж байгаа юм байна. Болор цэцэг холын зашилтыг гүйцэтгсэн шийдэлт амжилттай. Холоо довтлогоо оновчгүй. За 2 дахь боломж үүссэн Чимэд долгорынудаас суул шийдсэн шийдэлт амжилттай. 8 дахь оноо. Болор цэцэг Болор Эрдэнэ татгуулсан Чимэд долгорын эсрэг хүнд байдлаас тогтсон. Тэр онооны зөрүүтэй илт давмгай тоглолтыг үзүүлж байгаа ч гэсэн хувилбарууд бол яг л зурсан зургаар явж байна. Саран туяа. За доор өгсөн дамжуулалт 40 дөө энэ тоглолтын эхний оноо авч байна. 3-2 гэсэн байлсан хамгаалалт. Урт насан дундаас урт насангийн шийдэлт оновчтой болсон. 34-12. Стамжтай хөдөлгөөнийг хүлээж байгаа будагтай тайлбар хомжроод ихгүй гаргасандаа зуул цэцэг суул шийдсэн 3 оноо шийдэлт амжилттай. Робинсон дундаас шийдэлт оновчтой. Улаанбаатар байдлаар бол тодорхой болсон 2 зүйл байна тийм. За 3% байгаа маань. Pirates-ыг хүлэрлийг 2-оор дуусгах тодорхой болсон. Плей-оффын байрлал нэгэнтэй найдвар болсон. Одоо тэгэхээр Amazon-сын эсрэг юунаа алтаад итэг ирэлсүүд үгэлийг л. Зайгарч ирсэн хулан Болор Эрдэнэ дахиад задлах боломжтой. Болор Эрдэнэ довтлогоо унсан нэмээд алдаа салгажээ. Amazon-сын довтлогоо Робинсон за доошоо будагтай тайлбар татгуулсандаа Болор Эрдэнэ довтлогын амжилттай. Робинсны анхны мэргэжлийг хийсэн шүү дээ. Манай Монгол улсын хэрэг. Эндээс тэгээд юу харагдаж байна гэхээр багуудын агентууд нэгдүгээр маш сайн ажиллаж байна. Хоёрдугаарт за өвчнөд баруун дээр слайрсан довтлогоос дуусч байгаа. Доошоо давуулаад өгсөн холонгийн эсрэг өвчнөд баруун гарын төгсөл амжилттай болсон. За бөмбөг хэрвээ хулан Саранту яг нэг суулгаад шидэх орон зай байсан. Амар Робинсон хоёр хамгаалагчийн эсрэг довтлогоо оновчтой болгожээ. За үнэхээр хөдөлгөөтэй байгаа даа. Зүүн цэцэг маш голоо шийдсэн. Шидэлт амжилтгүй Саран туяа довтлооны самбарыг авсан. Довтлогыг тооцсон нэмэлтэн шидэлтийг хийсэн. Түгэрсүүдийн хамгаалт бас нэг учраа болоод ирчих шиг боллоо. Хулангийн довтлогоо оновчгүй Болор Эрдэнэ 2 дахь боломжийг үүсгээд энэ тоглолтын 11 дахь оноогоо авч байгаа. Үчэндөө Чимэд долгор дундаас шидэл оновчтой. 52-31 довтлооны секунд 14-өөс ажиллаад эхэлсэн Үчэндүүгийн дунд шидэл оновчтой. Болор Эрдэнэ доор атгуулсан 3 хамгаалагчийн эсрэг Баатрин Болор Эрдэнэ энэ тоглолтын 13 дахь оноогоо авч байна. Хамгаалагч ирэх үед Цас Чимэгт бөмбөг ирсэн. Цас Чимэг Үчэндүү дундаас шидэл оновчтой. За эхний хагастай харьцуулах Булан. За бүгний шилжилт бол их гоё болсон. Баатрин Болор Эрдэнэ дундын зай шидэлт амжилттай. Тэгээд хурдан довтлоход явсан хурдан байна. За баруун довтлсон довтлогоо оновчгүй. Гэхдээ Амар Робинсон нэг тоглолтод буруу санааг бол 17 оновчтой дамжуулт өгсөн. За цомын тэмцээнд хийж байгаа нөхцөл төр бол өөрөө довтлогоо төгсөж байгаа доо. Хулангийн эсрэг хүнд байдлаас довтлогоо төгссөн. Болор Эрдэнэ. За дамжуулалт Баатрин Болор Эрдэнэ дээрс. Хоёр Болор Эрдэнэ. Сандерс дундаас Сандерсын дундын шидэлт оновчтой болж байгаа. Сандерс
Булангийн эсрэг хурдаар илүүрхэд явсан. Орж ирсэн завж руу гаргалаа. Болор Эрдэнэ зул цэцгийг хурдаар тойрсон тоглох амжилттай. Борлуулсан тоглоо. Ямар гоё дамжуулт вэ? Амар Робинсон довтлогоо оновчтой нэмээд алдаа салгажээ. Инэрлийн алдаа бол 3. Эргээд Итүүгийн ирвсүүдээс довтлогоонууд болохгүй л байна да. Хүчээндүү гарч ирээд 2 оноо авч байна. Гарч байгаа багууд бол маш том судалгаа болж байгаа шүү дээ. Халиун довтлогоогоо цагааны нөгөө талаас оновчтой болгож байна. Болор цэцэг. Робинсон фейкэнд дофторс баруунда дайрцсан. Эрдэнэ хот орж ирдэн маа. Гэтэ төдийлөн олон минуттай байж чадсангүй. Хүчээндүү энэ удаад чимэд долгор Сарантуя яг л шиддэг цэгээсээ шийдсэн шид оновчтой. Чимэд долгор. За баруунда хэмжрээд их гой дамжуултыг хүчээндүүд өгсөн довтлох амжилттай. За хурдтай нэг довтлол өөрт нь ахаа цаана нэг довтлох хугацаа үлднэ. Болор Эрдэнэ оноогоо авч чадлаа. Хил зөрөө байна да. Халиун өндөр амлагчиг өөрөөр таад хүчээндүүд өгсөн дамжуулт хүчээндөө 2 амлагчийн голоос их цэвэрхэн иргэсэн довтлохын амжилттай. Булан за дамжуулт Робинсон дээр эзэндээ ирсэн амар Робинстэй баруун зүүн айлч гарчлаа. Сандрас урагшаа довтлохоо эхлүүлж байгаа. Чимэд долгор бодтой талбар өмөд орсон довтлохын амжилттай. Зөрөө дөрвсүүдээс Сандрас баруунда дайраад орсон довтлохын амжилттай. Түүнээс довтгошоо оруулж чаддгүй байна маань зэрэг. Болор цэцэг зүүн дайваад орсон. Дөрвсүүдийн хамгаалалт маш тааруу байлаа. Ирвсүүдээс Сандерс 22 оноотой яваа. Зарим Самбраас бөмбөг авалтаар Баатрин Болор Эрдэнэ 11, халиун 4 самбартай. Жижиг. Болор цэцэг доошоо өгсөн ахин ашигтай дамжуулт. Тооны мэдсээр 12 орлоо. Сандерсын холын шийдэлт оновчгүй амар Робинсны самбар. 2 эмэгтэй тоглолт, 1 эрэгтэй тоглолт хүлээж байгаа. За маргаашин тоглолтуудыг 12 дамжуултыг өгчихсэн яваа. Хулан 145 дээрээс хулангийн шийдэлт оновчтой улс нарын тоглолтын гэсэн 10. Болор цэцгийн дамжуултаар амар Робинсон энэ тоглолтын 30 дахь оноо уртнаас нь солгоод автсан довтлох оновчтой болсноор 92 дахь оноо швэн ангиснэр 92-66-гийн харьцаатай Улаанбаатар Амазонс удирдлага ээлж нэг ойжлоо авч байна. За тэднийг аль баг зогсоох вэ гэсэн асуултын хариулт тодорхойгүй хэвээр үлдлээ үзэгчтэй.